За нэг шив маань 9 эрдний орон гэдэг үг зааж өгч захиалсан байгаа. Өгшин дуугийн заагаад өгөө. Түр мандах Цолмон баяр хоёр дуушны дууснаар нь өгшин заагаад дуу болохоор до диез мажорын дуу байхгүй. Дандаа битүү аккорд ашиглагдахаар байна. Энийг би капо ашиглаад нэгдүгээр лад нэр капо хийжээд до мажороор цафраар заагаад өгчээ. За дуугийн дагаад болно. За одоо нэг юм хөө байна. 4-4 хэмжээ тоглож байгаа. Доошоо 2, дээшээ 3, доошоо 1 цогцолтойроо. За дуунд ашиглагдаж байгаа аккордууд нь до мажор, ми минор, ля минор, ре минор, фа мажор, соль гэсэн аккордуудаар дуу тоглоно. За
эндээ ингэж юм. За до мажор дээр бүтэн цогцол яваад фа ля минор фа хаваад G дээр бас хагас цогцолт явна. Тэгээд дахиад за ялгаагүй до мажор бүтэн цогцолт явсан дараа ля минорыг ре минор руу хаваад тэгээд фа дээр хагас цогцолт хийж байгаа. Тэгээд ре минор хаваад до мажор хаваад ля минор дээр ганцхан цогцолт хийж байгаа. За тэгээд нэг цогцолт ре минор дээр бүтэн цогцолт. За тэгээд до мажор дээр бүтэн цогцолтыг дуусаад хагас цогцолт дуусна. Чэд шууд за до мажор бүтэн цогцолт хийгээд ми минор ля минор хаваад бас фа дээр хагас цогцолт ре минор до мажор цаа ре минор тэгээд цаа до мажор. За энэ хөө маягаар дуу тоглож байна. За тэгээд бичлэгээ үзээд дуугаа тоглолцоорой. Тэгээд ойлгохгүй юм байвал асуугаарай. Амжилт хүсье.